Манай Remax агентууд чинь Nana бол ерөөсөө тэр ад жаргалтай ажиллаа хийж байгаа хүмүүс олон нийтэд засдаг юм шиг байна. Тэр хүн болгоно Remax-ийн амар одоо энэ тийм шоудаг networking ч юм уу тийм. Эсвэл хурал цуглаа энэ ажиллаа хийх юм уу гэж хараад байна. Гэхдээ энэ бүгдийн ард нь бидний ажил явж идэх байхгүй. Бид нэр айл болох хүмүүстэй уулзаад network үүсгэх тусмаа энэ бүлгээнүүд боловсруулах илүү яригдчихийдэг гэсэн үг байгаа тийм. Бидний болохоор бас юу яадаг штэ. Одоо бидний судалгаан дээр ажиллаж байгаа үгүй зүгээр шууд өөрсдөө дураараа үнэ шууд тавиад байгаа тийм. Бид нар бол яг бидний өөрсдөө гэсэн тийм Remax маань өөрсдөө гэсэн баазтай тэр бааз маань архив гэж байгаа. Тэгээд тухайн нэг жилийн өмнө хэдэд зарагдсан хэдэн сарын өмнө тийм уйлдралт гэхэд одоо яг энэ жишээлбэл модны хоёрын байр одоо хуучны угсармал байр яг хэдэн төгрөг зарагдсан байна. Тэр судалгааг бид нэр гаргаад үнийн мэдээллийг нөгөөд энэ судалгаадаа таны байр иймэрхүү яг зах зээлийн үнээр байж иж таны байр бол 1-3 сарын дотор хангалттай бол зарагдах боломжтой байдаг шүү гэдэг бид баталгаатай бол бас тэр юм хэлдэг байгаа. Хэрвээ зах зээлийн үнээс өндөр байх юм бол за 3 сараас дээшээгээ хугацаа нь бол жоох удаашрах юм шүү гэдгийг бас мэдээлэл өгдөг. Бид нар нэгт үйл хөдлөх хөрөнгийн салбарт гараад ирсэн агентууд учраас бас хаана юу зарагддаг яг зах зээлийн үнийг бол мэддэг болсон байгаа. Яг тэгвэл манай энэ iConnect гэдэг энэ одоо том програм хангамж маань өөрөө market analysis гэдэг аюул гол хэсэгтэй. Тэрэн дээр одоо бүтэн одоо 5 жилийн одоо history байдаг тийм. Энэ үйл хөдлөх хөрөнгө маань хэдээр зарагдж ирсэн, хэдэн хоног зах зээл дээр байж агаад борлогдсон байна. Дунджаар метр квадратын үнүүд нь за тэгээд хэдээр зарагдах гад хэдэн хоног байж агаад сүүлдээ зарагдаж чадахгүй одоо зах зээлээс буусан байж гэх юм уу тийм. Тэрсээ бүхэл мэдээлэл нь байж байгаа. Давхар бас юу яадаг штэ. Агентыг одоо жишээлбэл үйл хөдлөх хөрөнгө орж ирлээ тухайн 2 өрөө байрыг худалдахаар би гэрээ хийлээ тий. Тэнгүүд тэрийг би 7 хоногийн дотор зарчлаа. Тэнгүүд тухайн цаад нөгөө үйл хөдлөх хөрөнгөө заруулах гэж байгаа бас хүмүүс бас жоохон буруу ойлголт бас байдаг штэ. Чи ийм хурдан зарчих байсан юм бэ штэ. Тэгвэл би ч нэг зарчих байсан гэсэн үс тийм ойлголт төрдөг. Тэгэхдээ энэний цаана ч нэгт бид нар гэрээ хийх гэж очиж гин, зураг авч гин, бичлэг хийж гин, тэр зарыг явуулж гин, зарыг явуулснаа дараа маш олон дуудлага хийж гин. Тэр олон дуудлагаас үнэхээр потенциал тэр хүний нөхцөл зарах нөхцөлд нь таарсан тохирсон хүний бид нар очиж үзүүлж гин. Тэгэж үзүүлэхдээ тухайн харилцагчийн бас харилцаа яриад тэгээд мэдрэмжээрээ бид нар бас тэрийг бас ярилцдаг тийм. Жишээлбэл одоо ингээ маш муухайгаар одоо хэлээ л да. Лист худалдаж байгаа тал маань бас нэг худалдаж байгаа тал бол авах гэж байгаа тал хоёр маань бас хоорондоо бас ингээд маргалдах тохиолдол зөндөө байдаг штеп. Дотроо дорхтой хүртэл маргалдах. Тэрийг хин зохион байгуулж хин хооронд нь холбоод нэг нь хурдан байраа зарчмаар нөгөөдг нь хурдамс байраа авч байна. Гэтэ хоёулаа таалтаа домтлоо нууцлаад байдаг. Тэрний гүүр нь болж хин байж байгаа гэхээр агент буюу бид нар болж таарч байгаа. Тэр хүмүүсийн хоорондох яриаг нь бол зохицуулж өгч чаддгаараа бас давуу тал юм шүү. Тийм учраас бас агент гэдэг хүн бас байгаа шүү тийм. Яг ер нь бол зах зээл дээр эрэлттэй яг тийм үйл хөдлөх хөрөнгө бас гэрээлэгдэл бид нар одоо ингээд зургийг аваад тайлбараа бичээл мэдээллийн бааз сургаа оруулаа. Манай админ бүгдий сайхан хянаад гэрээ тэр одоо үйл хөдлөхийг батллаа. Тэнгүүд л шууд биднэрт ингээд за боломжит худалдаа авчиад ийм хүмүүс байна. Энэ офисын ийм байна гэл тэгэл ерөөсөө бараг орвоо гуйвал буцаагаад гарах бол магадлалтай байдаг. Гэхдээ энэ бол амархан ажил биш тийм. Эний цаана бол маш л одоо юу явж байгаа. Тэгэхээр бол тэрийг бас аягүй сайн ялгаж салгаж байгаа юм.